Нойтон зүүдэлж үзсэн үү? Мэдгүй. Болж исэн баха. Октоуда болтон дээр яагаад найзуудтай автаад дим бэ? Үнэхээр одоо найзуудаараа бөөнөрөө хоолн даалгах гэдэг тийм үү? Эсвэл ямар шалтгаантай үү? Миний гарч ичрээд байгаа юм. Би бол нэг амар болцоонд бол явж үзээгүй. Яг үннийг хэлэхэд уучлаарай. Асуулт чинь надад жоохон хатчихжээ. Гэтэ яг нэг удаа нэг хүүхдтэй хамт кино үзчихсэн. Гэтэ би ганцаараа явж исэн. Бүр нэг удаа ингэжсэн заяа. Манай нэг найз анх удаа болцоонд явах гэж байгаа гэд. Тэгээд найзгаа дагуулсан явчих нөгөө найз нүггүй би шавар болмооргүй байна гэд 2 өний 3 дахь нь илүү гэдгсэн аахгүй юу. Тэгсэн чинь за би чиний киноны ч юм гээ таяа гэд. Тэгээ авч явж исэн түүхтэй тэгээ эрэхтэй одоо бодлоо айгу хэцүү санагдсан байна тэгээ. Муухай шүү дээ. Муухай юу? Ер нь 2 охинтой болцож байгаа юм шиг санагдаж шүү дээ. Тийм. Октод холноороо 0-д ороод юу гэдэг? Бөөнөр 0 ороод. Бага ингэж байх та. Бага ингэж дундаа ингэж байх та. 3-4-лээ 0 орох уу гэлтэнгүүт ингээл хөтөлцөөл ангиасаа гардаг. Яг үндэ бол очиод талны хүмүүс хэлбэл идэм дөө. Тэгэл хаалганыг тохирчвал болж гинөө гэж асуугаад. Тэгэл бол. Тэгэж ингэж хамт орж мурдаггүй байгаа шүү. Тэ хамт ордоггүй байгаа шүү. Йоо. Гэтэ сүүлийн үед манай ангийнхан хөвгүүд нь хамт 0 ордог. Октод нь биш хөвгүүд нь хамт 0 ордог. Октодтой хамт уу? Үгүй яриад байгаа. Юу гэсэн үг хөвгүүд нь хамт 0 ордог гэр чинь тийм үү? Үгүй. Октод нь тусдаа 0 ордог заяа. Ганцаараа гэсэн үг. Хамт биш. Хөвгүүд нь ингээд нэг-нэгээ дагуулаа хамт ордог. Тийм үү? Их завсарлахаар 0 орцгой хөвгүүдээ. Бөөндө гараа. Тэгээ селфи л хийж байгаа шүү дээ тэр чинь. Октод яагаад ингээд чатсан чатаа найзууд хаасаад идэв вэ? Найзуудтай чатаад байгаа юм уу? Бараг нэг бол ингээд групп чат үүсгээд те. За ингээд бүх явуулдаг хүмүүс нь ингээд ороод тэгээд чатлал бараг илүү шулуух юм биш үү? 10 жилийн одоо дурсамж байгаа шүү дээ. Хамгийн их дурсамжуулдаг зүйл нь найзууд байдаг да. Ер нь 10 жил ангийн хүүхдүүдтэйгээ нэлээд дотн байдаг. Тэгээд тэд нартай айгу итгэцэн байдаг. Тэгээд амьдралдаа болж байгаа бүх процессыг ярьж өгдөг. Би өглөө тэдэн цагт тасаад өнөөдөр ингээд автобуснаас ингэж хоцроод гэд бүгдийг ярьдаг байхгүй юу? Би ч гэсэн тэгдэг байсан. Ингээд чат явуулж байна гэд найзууд руу чат явуулж байгаа гэдэг штеп. Тэр чинь ингээд чамд боломж байна гэсэн үг байхгүй юу? Ийм хүүхэд байна та нар ингээд хартаа би итгэж болох юм болов гэдэг цаад санаагаар явуулдаг байхгүй юу? Тэгээд найзууд нь зөвшөөрөх юм бол жи банданд тасаггүй. За охтууд дийлэх охтууд тэрнийг ямар төрлийн хүүхэд таалагдтiin? Ерөнхийдөө бол үс тэгээд үсээ татсан байдал цэвэрхэн хувцлал тэг гутал. Үс чухал болохоор хөвгүүд ингэж идэх байхгүй. Одоо ойлгож байгаа. Та хэдэн үнэтэй өргөжсэн? Нийтдээ үерхэл гэж хэлж болохгүй. Ер нь бол зөвшөөрөөд салсан бол үерхэл шүү. Манай ээжийг хэлж байгаагаар хэрвээ ингээд сэтгэл санаа чи амар хэцүү болоод бүр депрессэнд ороод уйлж унжаад хэдэн жилдээ мартаж чадахгүй бол тэрийг жинхэнэ хайр гэсэн байхгүй юу? Тэгээд миний бодлоор миний үерхжсэн хүүхдүүд зүгээр найзалжсэн хүүхдүүд шохорхол ахаа л гэж бодчих. Тийм болохоор дөрөв шохорхолтой. За чи гэдэг гэсэн за. Би юу? Би нэг шохорхолтой. Одоо нас X гэхгүй зүгээр шохорхол гэж ярьсан. Хой сонсогч байгаа ч тийм шохорхол гэж. Шохорхол гоё. Тэгвэл ингээд багшд загнуулаа зогсцохтой ч юм уу юм бодож явахт ингээд энийхээ ингээд мааж ядах юм та нар. Би хэлэмжтэй. Гэт хотлоо ярьж явахдаа ингээд маш тоххой. Ер нь бол мэдээд авчих зүгээр. Илүүдэхгүй шүү. Тэгвэл өглөө хичээлдээ явахдаа бэлэн болох гэж хэдэн минут зарцуултыг? Хугацаа өмсөл болоо. Ерөөсөө 1 минут яг цэрэгчлэлтийн байдалтай л ер нь гарт юм да. Болцон дээр октод хоцорч ирдэг шүү дээ тий. Тэрийг ер нь бэлдээд тий юмдаа бэлдээд байгаа гэж ойлгож болно үстэй. Миний бодлоор бэлдэж байгаа. За 50% таа завнаач. 50% нь бэлддэг, 50% нь албаар хоцордог. Албаар яаж байгаа? Чамайг хүлээлгэх гэж. Тэгтэн хүлээлгэх нь яаж байгаа? Өөрөө үнцнийг мэдэрч байгаа. 50% нь аль бэлддэг юм тий? Чи тэгээд ийм асуулт асууж эмхтэн нэг ойлгодог гэдэг байгаа тий? Тий? Жохон л тэг мэдэр штэ яг. Хөвгүүдтэй битээ арчаагүй гэдэг үг хэлж байгаарэ. Октодтой битгий чи царамаатай чи тархан гэдэг. Гэтэ одоо нэг үе бодоход бол хамаагүй
соёлтой болсон. Тиймэрхүү юм бол баг хэр барагта харагддаггүй. За тэгээд манай Монголын бүх охтоо түүгүүд бүгдээ царайлаг шүү. Танарлаг шүү. Бүгдд нь хайртай шүү яалаач тоо. Баяртай. Баяртай. За зайлаа. За зайлаа. Мөндөд сарайлаа. За баяртай. За баяртай.